Тэгэхээр өнөөдрөд бол нэлээд хөдөлгөөнтэй гол мэдээллүүдийг та бүхэнд өнөөдрийн хөтөлбөрийн туршид өгөх болно. Тэгэхээр ойрхон дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор Kospi Index өнөөдөр өглөөний үед бол 7%-аар огцом унлаа. 7% гэдэг маань олон улсын зах зээл дээр бол маш огцом уналтыг бол хэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бол гол сентиментийг аваад үзсгээл да. Тэгэхээр яхаарахгүй гол индексүүд бол бүгд уналттай. Зөвхөн гол индексүүд гэлтгүүгээр Аз нөхөн талын зах зээл бол нийцтэй уналттай бус харж байна. Яхаарахгүй шалтгаан бол ойрхон дорнодын зах зээлийг дайн бол яг зах зээлийг савлуулж байгаа. Нефтийн хувьд бол $75, $81 гэсэн бидний талаар сугцаан дээр ярих болно. Тэгэхээр Азийн зах зээлүүд бол яхаарахгүй Wall Street-ийн уналтыг бол дагаж буурах өнөөдрийн хувьд бол арилжаа үргэлжлэх төлөвлөлттэй. Тэгэхээр Ираны мөргөлдөн бол яхаарахгүй нефтийн нийлэлтэд эрсдэл үүсгэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бол геополитикийн талаар гарч байгаа гарчиг болгонд мэдээний гарчиг болгонд хариу үйлдэл үзүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн гол сентимент бол маш тодорхой. Геополитик зах зээлийг бол удирдах байна. Эхлээд Хойд Америкээс эхлээд дараа нь Аз руу орцгоо. Тэгэхээр Wall Street дээр савлгаа бол яхаарахгүй Азийн зах зээл дээр шууд нөлөөлж байна. S&P 500 индекс өдрийн туршид өдрийн арилжааны туршид 2.5% хүртэл унж байсан. Гэхдээ эцэст нь баг 1% буюу одоо 1.9% буурснаар хаагдсан. Тэгэхээр энэ хөдөлгөөний дараа бол яхаарахгүй Токио, Хонконгийн индексийн фьючерсүүд бол буурах дохио өгсөн. Үүний ч үр дүнд өнөөдрийн үед бол арилжаа инхүү бууралтай төвшөнд үргэлжилэхээр байна. Тэгэхээр Австралийн S&P ASX 200 индексүүд бол арилжааны ихэнд 1.4%-аар унсан байгаа. Тэгэхээр хүн болгон мэдж байгаа нь бол яхаарахгүй ойрхон орнуудын хурцад бол байдал нэг талдаа Америк, Израиль, нөгөө талдаа Иран болон Хятад зэрэг тоглогчдын хувьд бол улс төрийн нөхцөл байдал нэлээд нөлөөлж байх шиг байна. Израиль Тегеран хотод дахин цохилт өгсөн бол Ираны хувьд бол Катар, Бахрейн, Оман зэрэг одоо улсууд руу пуужа харсан талаарх мэдээллүүд үргэлжлэн гарч байна. Тэгэхээр Катар, Ирак зэрэг одоо томоохон эрчим хүчний байгууламжуудын үйлдвэрлэлийг одоо зогсоосон нефтийн нийлүүлэлтийн бол эрсдлийг яхаарахгүй нэмэгдүүлж байгаа. Ийм нөхцөлд зах зээлийг тайвшруулах нэг мэдээ гарсны үгээр Америк ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол Ормозын хоолоогоор дамжиж байгаа нефтийн тээврийг Америкийн талаас бол хамгаална. Одоо зөөх танкеруудыг дагалдана гэж мэдэгдсэн. Тэгэхээр дэлхийн хамгийн чухал эрчим хүчний гарцыг одоо аюулгүй байдлаар хангахын амлалд бол яхаарахгүй газрын тосны үнийн бол огцом өсөлтийг хэсэгчлэн бол сааруулсан байна. Гэхдээ ерөнхий уналтад бол гол нь нөлөөлсөнгүй. Газрын тосны зах зээлийг харцгаая л да. Тэгэхээр газрын тосны зах зээл дээр West Texas-ийн хувьд бол баррел нь ойролцоогоор 75.05 дээр арилжиж байна. Харин Brent-ийн хувьд бол 81.4 дээр арилжиж байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр хоёрхан өдрийн дотор 11%-аар өссөн гэсэн үг. Тэгэхээр энэ бол зах зээл нийлүүлэлтийн эрсдлийг хэр хурдан үнэлж байгааг харуулж байгаа гэсэн үг. Алтны хувьд бол аюулгүй хөрөнгөний үргээ гүйцэтгэж байна, сайн гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар бол $5,120 орчимд унц нь бол арилжаалж байгаа юм мэдээ байгаа. Бондын зах зээл дээр Америк 10 жилийн хугацаатай бондын өгөөж одоо 3 суур пунктээр өсөж 4.06-ад хүрлээ. Тэгэхээр доллар бол бас үргэлжлэн чангарч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээж хөрөнгө оруулагчид бол яхаарахгүй хамгаалтын позицид бол шилжиж байгааг илэрхийлж байгаа гэсэн. Азад өөр бас нэг анхаарах цэг бол яхаарахгүй Солонгос болж байна. Тэгэхээр амралтын дараа нээгдсэн Kospi Index өчигдөр 7%-аар унсан. Яхаарахгүй 24 оны 8 дугаар сараас хойш хамгийн одоо муу өдрийг бол үдэж байна. Энэ маань өнөөдөр бас дахин үргэлжилж өнөөдрийн үед бол Солонгосын зах зээл дээр нэлээд одоо уналтын бүс бол нэлээд гүнзгийрх ийм дүр зураг ажиглагдаж байна гэсэн үг. Тэгэхээр Солонгосын вон бол яхаарахгүй 2009 оноос хойш хамгийн сул түвшинд хүрж байна. Тэгэхээр эрчим хүчний зах зээл дээр бас нэг дарамтал бид анзаарах ёстой. Энэ маань Европын байгалийн хийн үн 3 жилийн дээд түвшиндээ хүрч байгаа. Liquid natural gas буюу LNG-ийн хувьд бол нийлүүлэлтийн төлөө Европ болон Азид нэлээд өрсөлдөөн ширүүсч байгаа. Тэгэхээр тээврийн түлш болон бензиний үн өсөх юм бол инфляцийн дарамт дахин нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Монголын хувьд бол үнэт инновашныхын тооцоо гаргасан байдаг. Хэрвээ одоо газрын тосны үн нэг ялангуяа одоо дизелийн үн өссөн тохиолдолд 1.5 сар буюу одоо 45 хоногийн дараа Монголын зах зээлд нөлөөлдөг юм байна гэдэг юм тооцоо исэн. Энэ бол сонирхолтой зүйл баг. Тэгэхээр нэг зүйлийг бол бас энэ дээр хэлхэн зүйтэй тэрний үгээр ер нь түүхэн жишээнүүд хараад байхад бол геополитик хямрал дангаараа хөрөнгөний зах зээлийн одоо өсөлтийг зогсоох нь ховор. Гэхдээ сүүлийн 3 жилд бол яхааргүй маш олон төрлийн эрсдэл хоригдлогдсон тарифын эрсдэл, бодлогын хүний эрсдэл гэх мэтчлэн нийлүүлэлт ханган нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл гэх мэтчлэн маш олон эрсдэл хоригдлогдсон учраас зах зээл дээр илүү
гүн коррекц хийгдэж үргэлжлэх боломж байгааг бол стратегичд сануулж байгаа. Тэгэхээр зах зээл яг одоогийн байдлаар базаад хэлбэл нэг л логикоор ажиллаж байна. Тэр нь шинэ headline, шинэ мэдээ гарах болгонд шинээр хөдөлгөөн үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр Ормозын хоолой нефтийн нийлүүлэлт мөн одоо мөргөлдөөн буюу одоо дайн хэр удаан үргэлжлэх нь ойрын 7 хоногудад зах зээлийн гол драйвер болох ийм шинжтэй байна. Тэгэхээр өнөөдрийн бол гол сентиментийг анзаархад бол ердөө ийм байна.